За би эмч хүн учраас ер нь бол өөрийн минь ажлын зорилго заавал хүнлэг байх гэдэг суурин дээр бол явагдана. Хүнлэг инэрэнгуй байх, техникийн үндсэн дээр өөртөө хандаж ирж байгаа үйлчлүүлэгч тамаг сэтгэлээрээ бүх эрэг сэтгэлээрээ хандаж үйлчлэгээ тусламж үзүүлэх юм зорилготой байдаг учраас миний өдөр тутмын ажлын кейсдэр бол заавал хүнлэг харилцаа шаардлагатай байдаг. Хүүхдээ үзүүлж байгаа хүмүүсийн хувьд бас стрессцэн, бухимдсан, түүнээсээ бол сөрөг хандлага гаргах байдал бол харагддаг. Гэхдээ тэр хүмүүсийг бол би хүнлэг бус байгаадаа бус байгаа тухайн өөртөө тохиолдож байгаа кейс дээрээ асуудал дээрээ хэтэрхий их сөрөг хандлага гаргаад байгаа болоо да гэж тухайн хүний байр суурин дээр өөрийгөө тавьж аль болох хүнлэгээр хандахыг бол эрмэлздэг. Энэ бол миний ажлын зорилго, бас миний өөрийн хувь хүний онцлог байгаа. За хүнлэг харилцаа гэдэг ер нь өгнийхөө үндсээс бодсон хүн гэдэг язгууртай байгаагаас авч үзэх юм бол ер нь бие бинийгээ ойлгох, хүн гэдэг утгаас нь харж үзэх, байгаагаар нь хүлээн зөвшөөрөх, тэрний үндсэн дээр ойлгож харилцах харилцаа эцсийн үр дүнд нь эерэг харилцааг үүсгэж байгаа. Тэр харилцааг хэлэх болов гэж бодож байна. Аутизм гэхлээр яг уу нийт хүн амд тохиолдох хуваараа бол маш бага цөөнх байдаг учраас хүмүүс бол энэ бол ингээ эвэртэй тулан үтсэн юм шиг авч үзэж байгаа л да. Хэрвээ энэ маань хувийн хувь тохиолдож байгаа нийт хүн амдаа тохиолдож байгаа хувийн дийлэнх байсан бол бид нар бол энийг өөрөөр хүлээж авахгүй. Харин ч аутизмаас бусад хүмүүс маань илүү эвгүй харагдах байж магадaltaй болно. Тэгэхээр энийг бол бид нар яаж хүлээж авах вэ гэхлээр тухайн аутизмын талаарх мэдлэг, мэдээлэл тухайн хүнд байна уугүй гэдгээс хамаарна. Дээрээс нь хувь хүний өөрийнх нь хүнлэг сэтгэл, хүнлэг чанар нь ямар байна вэ гэдэг энэ хоёр зүйл хамтдаа байх юм бол бидний аутизмтай хүүхдүүдийг болон аутизмтай хүмүүсийг хүлээн зөвшөөрөх, ойлгох энэ бүх асуудал бол хамаагүй хялбар, энгийн болох, тэрнээс улбааж гарч ирж байгаа харилцаа маань сөрөг биш, дандаа эерэг байх. Энэ эерэг харилцааны үндсэндээ эерэг хандлага үүсэх, эерэг хандлагад байснаар бид нар бол нэг нэгнийгээ хүлээн зөвшөөрөөд ойлгоод харилцахад хамаагүй хялбар болох юм үндстэй болж байгаа. Тэгэхээр ер нь тэр бүх онцлогийг нь байгаагаар нь хүлээн зөвшөөрөх асуудал бол энэ хүнлэг сэтгэлтэй нэгт холбоотой гэж ойлгож байна. Тэгэхээр бид нар ерөөсөө хүн болгон хүнлэг сэтгэлээ буюу тэр хүн гэдэг мөн чанараа эрхэм болгоод нэгнийг ойлгоод нэгнийг байгаагаар нь хүлээн зөвшөөрөөд илүү их хайрлаад харилцах юм бол асуудал ер нь тулгуурахгүйгээр эерэг байх боломжтой юм а гэдгийг бол ажлынхаа туршлагаар би бол илүү батлаж ойлгож бидэрч авсан байгаа. Тэгэхээр энийг л би илүү их хүмүүст ойлгуулахыг хүсдэг дээ.